За бүгдэнд нь орой мэндий. За Google Ultra Flow дээр шинэ тохиргоо орж ирсэн байна. За тэгээд тэрийг хэдүүлээ харцгаая. Ямар өөрчлөлтүүд юмуд орсон байна гэдэг. За тэгээд бичлэгээ эхлүүлэхээс өмнө хэдүүлээ бас тийм хэрхэн нэвтрэх вэ гэдгээ эргэн нэг харцгаая. За нэвтрэхдээ бол хэдүүлээ Chrome руугаа ингээд ороод за тэгээ энэ дээр бол юугаа хийчихсэн тийм ээ. Нэвтрэх нэрээ хийгээд орчин. За пассвортаа хийчин. За тэгээд энэ сонголтуудаас мэдээж яриг бид нэр get verification code гээд за надаас ирэх худалдаж авсан хүмүүсүүд маань зэрэг чатаараа орж ирээд тийм тэгээд ирэхээ бол нэвтрэх 6 оронтой код бол ингээд авчих байгаа. За хэдүүлээ ингэж нэвтэрч ороод VPN бол цаанаас өөрөө баг суучна. За ингээд давуу дарж байгаа. Өөрөө VPN маань ороод ирж байна. За тэнгүүд VPN дээр хэдүүлээ USA юм уу UK буюу Англи аль эсвэл Канада улсыг сонгоод шууд ашиглаад явчих болно гэдэг үл давуу мэдж байгаа тийм ээ. Тэгээд жоох алдаад заагаад авах юм бол ерөөд бол хэсэг байж байгаа. Буцаагаад нээж болно. Хааж агаад тийм дахиад шинээр зүгээр ажиллуулчин хааж байгаад дахиад шинээр ажиллуулчихнаа гэж байгаа тийм ээ. Окей. За United Kingdom буюу UK. Яг нь миний харж байгаагаар бол ер нь гацалт байгаа зү тий. UK дээр арай гайгүй гэж магадгүй гэж би бодсон. За тэгвэл create with flow гэж оронгууд та бүгд харж байгаа. Өмнөхөө бодвол арай өөр болсон байна тийм. За тэгээд new project гэдэг өмнөх project-ууд байжлаа. New project гэдэг нэгээд. За өмнөхийг та бүгд санаж байгаа бол өмнөхөөс арай өөр болсон байна харж байгаа. За юу нэмэгдсэн бэ гэхээр энэ айгүй хөөрхөн юм нана банана газтай. Нана банана нь иш ороод ирсэн. Тэгээ зураг үүсгэх боломж маань бол одоо бүр 4-өөр тий. Өмнө нь бид нар виск ашигладагс бол виск одоо шаардлагагүйсэн. Шууд ультра дээр бол ингээд ороод ирсэн. За зураг үүсгэх 4 зураг үүсгэх тий. За би ер нь ихэвчлэн промпт бол нэг иймэрхүү байдлаар ингээд өчөд өгдөг. Тэгээ шууд та бүгд харж байхад шууд 4 зураг бид нар үүсгээд хийх боломж бол биднэрт бол ингээд бүрдсэн. Энэ бол их дэжгүй санагдаад байгаа. Нана банана тий сайт дог. За тэнгуүтээ за жишээлбэл та бүгд энэ дээр анзаарах юм бол ийм юм хийж болох нь үгүй гэдэг тушаад үзье. Энд 3 нохоо яг адилхан төстэй. Энд болохоор нэг нохоо арай өөр нохоогоос. За энийг нэг каар татаад үзье. За тэнгуүтээ эндээс аваад зургаа шууд ингээд бас апплод хийж болж байна лээ. Одоо нэг зураг бид нар нэг starting point ч гэдэг юм уу тийм зураг апплод хийдэг байхад зураг маань та санаж байгаа бол ингээд дарангууд ингэж гарч ирдэг гэсэн шүү дээ. Тэгсэн чинь одоо бол шууд ингэж орж ирдэг болсон байна лээ. За одоо smoking cigarette. Хэдүүлээ зөвөр энэ нохоогоо хэдүүлээ юу яаж болох нь вэ? Энд сонголт нь болохоор image for гэж байна тий. Эсвэл image nana banana pro гэж бас байна лээ. Энэ сонголтыг бас та бүхэн маань харж байгаа. За dog smoking cigarette. Тэгмэд одоо биднэрт саяны энэ gold тэрэрийг ерөөдөө биднэрт үүсгэж өгөх ёстой болов гэж бодож байна тий. Нэгэсэндээ бид нар
ямар нохоогоор зураг үүсгэх вэ гэдэг юм. Тэрийг бид нар сонгоод дүрээ сонгоод явчих болно л гэж харагдаад баг шүү байгаа. Дүр сонгоод явах боломж бид нарт байх нь үү. За тэнгуүтээ окей та бүгд харж байгаа тийм. Аманд тамиг цуулгацсан байна. Яг нөгөө нэг тэгжин ингэжин гэсэн бол бас яах байсан юм бэ? За энийг та хэд өөртөө тэг туршаад үзээрэй. За бичлэг хийхдээ бол видео хэсэг маань энэ талдаа ороод ирсэн. За тэгээд та хэд маань болж өгвөл те энэ fast lower priority гэдгийг сонгороо манайхаа. Тэг кредиттэй туршилт бол яаж хийж болно гэсэн. За нөгөө фрейм нэг фреймээс нөгөө фрейм те эхний зураг тэгээд дараагийн зураг ингээд оруулж болсон. Ер нь бол айгүй хурдан ажиллаж байна. Өмнө нь бол амар удаан гацдаг байсан. Одоо бол айгүй хурдан ажилладаг байсан. Энэ дээр бол агуулсан. За портрет болгох юм бол босоо болгох юм бол портрет, landscape, ingredients гэдэг ингээд ийм сонголтууд боломжууд байна. За студио бол хуучнараа тий. Ерөнхийдөө бол бас зүгээр ажиллаж байна. Тэгээ энэ дээрээ бас нэг ийм create collection гэдэг бас энэ болохоор би тэгж ойлголоо. Энэ лүү та зургнууд одоо ямар сцен дээр ажилламаар тэр сценүүдийн зургнуудыг ерөнхийдөө энэ лүүга хий гэж байгаа юм болов уу? Харж юм. Та хэд бас юу гэж бодож байна? Хэрглэж байгаа хүмүүсүүд манай өөрсдөө бас мэдгэлгүй дээ. Ингээд 3 зураг маань ингээд энэ лүүга яваад орчиж байна. За энийгээ ингээд устгахчиж бас болж байна тий. За нэг иймэрхүү төрлийн шинжилгүүд бол орж ирсэн байна. Тэгээд надад айгүй эвтэйхэн болцсон юм болов уу гэж бодож байна. Мэдээж иргэнтгүй хөгжүүлэлтийг бол одоо тий манитес л ухаантай л хүмүүс ерөөд бол хийж байгаа л үү дээ гэдэг шиг. За нэг иймэрхүү байна. Анхаарал тавьж үзсэн та бүгдтэй бүгдэнд нь баярлалаа. Дараа уулзлаа. Түр бай. За эргээд нэг анхааруулж хэлэхэд манайхаа бичлэгээ үүсгэхтэй байгаа зү тий. Энд чинь нэг shared account учраас та хэд маань аль болох бичлэгээ fast lower priority буюу тэг кредитээр тий үүсгэхийг хичээрээ. Sad dog гэдэг үйл ажиллагаа та дөрөв шууд дөрөв бич. Айгуу эвтэйхэн болж өмнө нь болохоор дэлгэц дүүрэн гэж юм орж ирдэг байсан шүү дээ. Одоо бол бид нар бас нэг харагдцаа бас ерөөд бол тохируулж болдог болсон байна шүү дээ. Харагдцаа. Small дээр байсан дээр. Өмнө нь бол ийм баг шахав. Энэс ч том баг байсан шүү дээ. Тэгсэн чи одоо ийм болсон байна. За sad dog. Энэ prompt өөрчлөлтөг байсан хэсэг prompt өөрчлөлтөг байсан хэсэг маань байхгүй болсон юм уу? Prompt өөрчлөлтөг гэдэг нь энэ дээр нэг юм тусгай тохиргоо орж ирдэг байсан тэр хэсэг байхгүй болсон гэж. Энэ бичсэн prompt-ыг шууд юу болгодог байсан гэх юм дээ. Арай л сайжруулчихдаг байсан. Шууд автоматар сайжруулчихдаг байсан. Тэр хэсэг бол байхгүй. Хартгайсан. Тэгээд цаанаас мэдсэн. За нохойтой бичлэг болчихсон. Ийм юм. Татаж авахд бол юм дээ тий. За апскейл хийж болсон. 50 кредитээр бол 4К-гаар. Зүгээр нөө нэг тэг кредит дээр байгаа зү. Тэг кредит дээр таажсан 1080-аар зүгээр апскейл хийгээд гадаад ирж болно шүү дээ. Апскейл хийх хугацаа хэр байгаа юм сайн гэж мэдэхгүй байна. Гэхдээ ерөнхийдөө нэг юмрхүү. Ер нь миний хараад дээ хурд ажиллагааны хурд бол аюу. За extend бол энд байна тий. Extend энд байна. За camera lower priority бичлэг үүсгэх юм бол аюу. Extend шууд ийш нь ороод ирсэн байна. Insert бус орж ирсэн байна. Insert camera. За энэ дээр бас хардаа болцсон байгаа бичлэгийг за ингэж ингэвэл яаж вэ? Окей. Энэ ч бас сонирхолтой тий. Camera angle камерны одоо юуг бас бид нэр бас өөрчилж болох юм шүү дээ. Camera position тий.
баруун талаас байх зүүн талаас. Энэ бас амар том давуу тал шүү манайхаа. Энэ бол амар том давуу тал. Бид нар одоо тий альва нэг prompt альва нэг зүйлээ бид нар шууд өөрсдөө угаасаа нэг альва нэг дүүр ингээл байж байгаа чинь бид нар чинь за дээрээс нь ч юм уу нэг доороос нь ч юм уу ингээл нэг боддгийн шүү дээ тий бичлэг үүсгэж явах та. Тэгэхээр энэ болж байгаа хгүй. Энэ айгуу гоё. Orbit авах бид нар гэдэг. Энэ бол таалагдчих юм. Энэ их гоё шинжилэл хийгдсэн байна. За камера position бас бодвол нэг шууд энэ одоо жишээлбэл энэ нохооч гэдэг юм альва нэг дүртэйгээ шууд холбогдоод ерөөдөө явчихна гэсэн үг баха да. Да окей болж байна. За харъя. Оо. Вау, nice. Энэ бол сонирхолтой. За. Ерөнхийдөө нэг иймэрхүү шинжилгүүд, өөрчлөлтүүд орж ирсэн байна манайхаа. Тэгээд төлөө авч үзсэн. Баярлалаа. Тэгээд эргэн сануулхад shared account авсан хүмүүсүүд маань болж өгвөл тий тэг кредит ашиглаж бичлэгээ үүсгүүл зүгээр байгаа шүү. Тэгээд олуулаа байгаа учраас тийм ээ. За дараа уулзлаа. Bye guys.